Зайсангийн одоо ер нь ямар ч үсэн алга болно. Энэ дээр менежмент ярьж байгаа. Өөчин бол Зайсангийн хогийг Надлан өрсөнгийн жилүүд бол хувийн компаниуд аж тээвэрлж исэн болохоос биш. Энэ улсын төрийн зүгээс тэнд оролцоо бол хяналт бага байсан. За нэг ийм шалтгаан байсан. Одоо бол нийслэлийн орон нутгийн өмчт үлдэрийн газрын харьяанд бүрэн очсон. За энд хоров гарап хүн хүч машин техник нэмэгдэж байгаа. За энд хоёрдугаарт бас нэг шалтгаан энэ зөвшөөрөлгүй асар их барилгууд баригдаж байгаа. Хаяагаад ирсэн маш олон барилгууд байгаа. Энэ барилгуудын одоо зэгцтэй байх асуудал төр бол энэ хавраас эхлээд нэлээд тэмцэж байна. Шинээр ашиглалтанд орж байгаа барилгууд бол хогийн бункертэй, дотроо бункертэй, гадна талдаа хогийн тусгай зориултын сав одоо сүүлийн орчин үеийн стандарт тохирсон ачиж болох одоо амар хэлбэр ийм савуудтай байх ёстой. Тэгэхээр зэрэг энийг хүлээж авч байгаа барилгыг хүлээж авах улсын комисс төвөнд оролцож байгаа мэргэжлийн байцаагч нар бол ийм шаардлагыг заавал тавьж иж хүлээж авахгүй. Одоо тийм юм урд өмнө их бачсан. Одоо бол ашиглалтанд орох барилгуудыг бол бид нар яг тэр стандарт шинж журмынхан дагуу заавал тэр хогийн зэг үүсгэр задгай хогны тийм байхгүйгээр тусгай хогийн зэгтэй юм бункертэй ийм барилгуудыг ашиглалтанд оруулах гэсэн ийм зарчмыг баримталж ажиллаж байгаа. Хуучин хогийн зэггүй барилга хорооллууд ашиглалтанд орсон тохиолдлууд байгаа гэлээ шүү дээ сая. Одоо энэ асуудлыг одоо яаж шийдвэрлэж байна? Одоо нийслэлийн хэмжээ хот хөшлөлийн газраас нэг загвар хогийн савнуудын загварууд танилцуулгатай явж байгаа компаниудаар. За тэгээд ачиж болгоход албар, амар хэлбэр. За дээрээс нь хүмүүс ойр орчинд нь хог тарихгүйгээр тэр савнда хийж хогоо шийж буцааж цэвэрлэж авахд хамгийн одоо бага зардлаар хэлбэр өгөөд тухайн орчиндөө хог тарихгүй тийм задгай биш байдалтай байх. Гурван төрлийн хогийн савны загвар явагдаж байгаа. Тэрнээс бол сонгуулад ийм байрлуулсан байх хэвээр. Эх оноос эхлээд бол ер нь нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт болон энэ үүнтэй холбогдсон гарах зардлууд бусад арга хэмжээнд бол нэлээд дөрвтэй хөрөнгө шийдэгч урд онуудынхаас ер нь нэлээд хэд дахин ахиу мөнгө тавигдсан байгаа. Тэр хэмжээгээр менежмент нь сайжирч Улаанбаатар улам хоггүй зэвсэмцгэр болох ийм зорилттой байл ажиллах төлөвлөгөөтэй хэлж байна. Хогны хувьд бол яг амралт хүмүүс яг ерөнхийдөө бол байгаль талтай бас амрахыг ирэмэлцэж одоо нэггээр ирдэг юм байна. Тэгээд ерөнхийдөө бол хог бол байна. Энд ерөөсөл пионелаз, гэлгуурууд, гэлгуурууд пионелаз мөн хэдэн жил бол задардаг үлээ те. Манай монголчууд бол бүгд хүмүүс мэдж байгаа. Тэгэхээр ер нь хүмүүс яг амарч байгаа орчиндөө бол яг энд амд бол амарч болно. Хамгийн гол нь хогоо өөрсдөө гэлгуурууд нэгээд аваа явуучих хэрэгтэй гэсэн. Тэгж л бид нар энэ орчиндөө цэвэрхэн байх. Одоо ингээл явуул ингээд лаз маш их хогтол байна гэсэн. Иргэд өөртөө экологийн боловсрол багтаа байна. Яг ерөнхийдөө шаардлага тавиал үг нь зогсч л байх хэрэгтэй байл да. Хогоо өтгөр пайз хатгадаг ч юм уу те. Орчноо цэвэр байлгая. За хогоо хайсан бол амарч буудалж болно. Хогоо хамгийн гол нь уудан тэгээд аваад яваараа гэдэг нэг зөвлөө өгдөг ч юм уу тийм таниулах самбар. Тиймэрхүү зүйлүүд энэ хувьд бол ямар заалга байна. Жимс дүүж ах жимсэн дотор хог түүж босхгүй байх. Хунцар тэгээд цаас хэрэгсэл тэгээд шийс төмөр ундааны пиамны саамаа хайсан байна. Хог битээ ирээдүйн биднээс битээ хог хаяачаас гэж хэлмээр байна.